Сайн байцгаана уу? Та бүгдд энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдрийн бичлэгээрээ бид нөр краштай зориулж бэлэг сонгож сурах хэрэгтэй байгаа. Хамгийн нэгдүгээр сонгосон бэлэгчийн үргэлж крашийн нүдэнд ил харагдахуйц газар байрлсан байх ёстой гэдгийг сайтар санах хэрэгтэй. Бэлэгчийн харах бүртээ чамайг санах учраас тайлбарлах сайхан сэтгэл төрүүлэхүйц зүйлс байх хэрэгтэй. За хоёрдугаар хэсэгт харагдаж буйчлан жижиг ил захидлууд нь хүний сэтгэл төрдөг хамгийн энгийн бөгөөд хамгийн хайр татан бэлэгт тооцогддог юм байна шүү. Заавал би чамд хайртай, чи ийм онцгой, тийм онцгой гэсэн нялуу үгний оронд өнөөдөр хэрэгтэй байгаа урмын үг, эсвэл хэрэгтэй байгаа эсвэл хэрэгтэй байгаа зүйлийг нь бэлэглэнгээ хажууд нь сайхан үгтэй загтал бичээд л үлдээхэд болно. Бүр инээдмийн хөгжилтэй хошин шогийн яриач байж болно. Үүнээс гадна 5 мэдрхүүг нь ашиглан архинд нь өөрсдийнхөө тухай сайн мэдээллүүдийг шингээн бидний хэрэгтэй эсвэл идэх дуртай хоол хүнснийхэн төрлийн зүйлсээр бид бэлэг барьснаар тэр хүмүүст маш энгийнээр халамж, хайр, түүнийг их сэтгэлээ ойлгуулсан мэдээллүүдийг нь тархинд нь суйрлуулж болно. Мэдээж хайр дурлалыг шоколадгүйгээр төсөөлөх аргагүй ч хатуу ширвэштүүдэд иймэрхүү аргаар шийдэж болох нь. Мөн дээрэс нь бүхний сэтгэлийг амгалан болгодог цасан бөмбөлөг. За цасан бөмбөлгөн дээрээ чи өөрийнхөө нэрийг шигүүлээд өгөх юм бол бүр илүү сайн. Яагаад гэхээр чи яг ижлэхэн 50 амгалан мэдрэмж төрүүлдэг юм шигээр тархинд нь кодлогдож үлдэх болно. Мөн дээрэс нь гэрэлт самхаг эсвэл цомон дээр тэр хүний юу гэж бодож юм бэ гэдэг сайхан үгтэй гэрэлт самхагийг бэлэглэж болно. За тэгээд бэлгээ сонгохдоо хэр их сэтгэл гаргасан бэ, хэр их сэтгэл шингээсэн бэ, хэр удаан бодсон бэ гэдэг чинь бэлгээс чинь шууд харагдаж байх ёстой. Бэлэгчийн өнгө үзэмжний хувьд зурагт харагдаж байгаа шиг гоё болсон байх албагүй ч чиний сэтгэл шингэсэн гэдгийг нээлт мэдэгдэхүйц байхтал болно. Тийм болохоор заавалчгүй өөрөө хийхгүйгээр худалдаж авах замыг сонгохгүй байсан дээр болов гэж зөвлөмөр байна. Мэдээж ямар цаг хугацаа вэ, хэн бэ, ямар үйл явдал зориулж бэлэглэх гэж байгаа вэ гэдгээс шалтгаалаад цэцгийн баглааг мартах ёсгүй. Сүүлийн үед гэрэлтдэг цэцэг компьютерийн хортой туяаг шингээдэг кактусын төрлийн урамлууд гэлбэр маш олон янзаар цэцгийн баглааг бэлгэлж болдог. Гэрэлт сувенируудыг яагаад бэлгэлж байгаа вэ гэвэл та тэр хүнд гэрэл гээгээд тайван амгалан аз жаргалтай мэдрэмжүүдийг ихээр хоримтлуулж өгөх хэрэгтэй. Мөн дээрээс нь тэр болгон байгаад байдгүй ховор садан бэлгийг бэлгэлэх нь чи миний амьдралд тохиож байгаагүй ховор хүн шүү, чи онцгой хүн шүү гэдэг мэдрэмжийг нөгөө хүндээ төрүүлдэг учраас онцгой сэтгэл төрүүлэхийг хүсэж байгаа нэгэндээ заавалжгүй бэлэглэх ёстой бэлгийн нэгэнд ордог байх нэ. За бэлэг хайж үзэж байхад надад энэ бүр үнэхээр их таалагдсан. Бүр маш гоё харагдсан. За сайн харах юм бол энэ флаш байгаа энэн дээр өөрийнхөө сэтгэлийг илэрхийлсэн кино, дуу хуулаад өгч болно. Амьтан дуртай хүн байвал иймэрхүү байдлаар өөр зураач эсвэл амьсан дуртай хүн байх юм бол иймэрхүү байдлаар өөрөөр хэлбэл чи өөрийнхөө крашийг ямар хүн бэ гэдгийг судлах хавцтай сурч мэдэн зүйлсээ бэлэг сонгохдоо хүртэл ашиглана гэсэн үг. За тэр хүн юу авбал хамгийн их баярлах вэ? Тэр хүнд ямар үг хамгийн хэрэгтэй байгаа вэ? Дахиад эсрэгээр нь юунд дургүй вэ гэх мэтчлэн олон зүйлсийг мэддэг болсон бол түүндээ төшөглөд бэлгээ сонгоно. Энэ 5 өдрийн бэлэг, 3 өдрийн бэлэг, 1 өдрийн бэлэг, өдөр болго өгдөг бэлэг гэдэг олон янз байж болох боловч хамгийн гол нь ямар хувилбараар шийдэх вэ гэдг нь чиний урахаа, чиний сэтгэлгээнээс хамаарна. Бэлгийн зургуудыг бэлтгэж байх үед бүр бүгднгэн л та хэдэд харуулмаар санагдсан. Энд хин нэгэнд хэрэгтэй байх бах, тэр ч хин нэгэнд хэрэгтэй байх бах гэсээр хагаад нэлээд олон зүйлсийг оруулсан. Зөвхөн краштаач биш хайртай хүндээ хүртэл өгөж болохоор бэлгэнүүд байсан болохоор үнэхээр аль нэгийг нь алгасаж үлдээхийг хүсээгүй. Хэн нэгэнд заавалчгүй хэрэг болох болов гэж найдаж байна. Краша заалнаас тоглоод талхацад ороод ирэхдээ ширээн дээр нь ийм ундаа тавьсан байж болно. Зүгээр л нэг энгийн чулуу адаптер зэрэг дээр зураг зураад өгч болно. Бэлэглэх бэлгийн сонголтууд бүр үнэхээр олон янз байж болдог. За иймэрхүү байдлаар бэлэн багц сонгох нь бэлэнчлэн юм шиг санагдаж байгаа ч гэсэндээ зарим хүмүүст иймэрхүү классик зүйлс таалагддаг болохоор үгүйсэх аргагүй. Одоо барыг хүн болгон уцгүй юм гэж байхгүй болсон болохоор утасны кейсний ард хийж өгдөг зураг, бугуйвч цаган дээр бичсэн үг гэх мэтчлэнгээр юу ч юу бэлгэлж болно. Өөрхөн жижигхэн аксессуаруудаар ч гэсэндээ хайраа илэрхийлж болно. Чиний сэтгэлийг илэрхийлсэн нэртэй ном, утга агуулгатай номыг ч мөн бэлгэлж болох юм. Ингээд сонгосон бэлэгч нь краш чинь таалагдаж яг энэ бичлэн дээр гарч байгаа өвөө юм хоёр шиг насан туршдаа бие бинийгээ хайрлуулж бие биендээ бэлэг барьж амьдрах болтугай гэж гэрөөж байна. За бичлэгийн маань дуустал нь үзнэ баярлалаа. Краштай холбоотой ахаад өөр ямар сэдвүүдээр асуулт асуумаар байна. Чөлөөтэй, нээлттэй бичиж үлдээгээрэй. Дуустал нь үзнэ та нарт бүгдсэн баярлалаа.